Эзний ивэл дүүрнө үү? Улаан тэнгисээс цааш аудио үйлчлийн шин дугаар эхэлж байна. Ихэн булангартай бол адагнж булангартай гэж монголчууд ярьдаг. Иймээс л гол мөрөн булаг шандынхаан эхийг хайрлан хамгаалж, урсгал ус горхиныхч бай, тогтонго нуур цөөрмөнч бай, усыг л хайрлан хамгаалдаг. Харин бид өөрсдийнхөө доторх булаг шанд мэт усыг хэрхэн хамгаалдаг вэ? Ингэж хэлэнгүүт та хүний дотор ямар ус байдаг вүлээ? Ингэж гайхаж болох юм. Өнөөдөр миний хувьд сонсогч тантай сэтгэл дотроос ихтэй үйлдэлийн тухай. Тэрнийг үйлдэл хэрхэн амьдралын хэв маяг дадал зуршил болж, дадал зуршил маань хэрхэн зан чанар хийгээд цаашлаад амьдралын нэгээхэн тогтсон хэв завгар болж томордог хэрнээ. Бидний дотор байдаг тэр жижигхэн эхлэлийн тухай хамтдаа ярилцъя гэж бодлоо. Сэтгэл гэдэг олон янзын сэтгэгдлүүдийн цуглуулга. Тэр сэтгэл олон янзын сэтгэгдлийг хураан цуглуулсны үр дүнд ямарваа нэгэн үйлийг хийдэг. Тэр үйл хөдлөл нь тухайн хүнийг нэг бол баярлуулна, үгүй бол гонсойлгоно. Тэгээд бодохоор бодол сэтгэлийг бий болгогч тэр жижигхэн атмаас ч өчүүхэн зүйл бол бусдаас буюу гадаад ертөнцөөс бидний хураан цуглуулдаг сэтгэгдэл гихч жижигхэн хэрнэ химжээшгүй том болж өсдөг зүйл ахна. Таны хувьд өнөөдөр өчигдрийн тухайд хамгийн тод үлдсэн сэтгэгдэл ямархуу төлөв байдалтай байна вэ? Цаг агаар улирал солигдож байгаатай холбоотойгоор таатай зөөлөн сэтгэгдэл давмгаалж байна уу? Эсвэл өөрөөс шалтгааллахын эцэсгүй зүйлд сэтгэл зовноод таагүй сэтгэгдэл тээж явна уу? Өнөөдөр танд бас надад төрж байгаа тэр сэтгэгдлүүд сэтгэл оюун буюу бодол мэдрэмжийг бий болгодог байна. Тэгэхээр оюун бодлоо удирдах сэтгэл зүрхээ хамгаалахын тулд бүр их үүсвэр болж бидний дотор хадгалагдсан үлддэг сэтгэгдэл гэдэг зүйлийг анзаарч ажих хэрэгтэй юм шиг. Энэ бол улаан тэнгисээс цааш аудио үйлчлэл. Улаан тэнгис хүртэлх Израильчүүдийн амьдралд ямар их нүд гэлбэм гайхамшиг болсныг та санаж байгаах. Харин тэнгисийг хуурай газар шиг гаталсны дараа юу болдог вэ? Тэндээс л жинхэнэ амьдрал эхэлдэг. Улаан тэнгисээс цааш итгэлээ ганц үгээр бус амьдралаараа гэрчлэе. Тэгэхээр энэ тухай Библи юу гэж хэлдэг гэхээр Марк номын 7 дугаар бүлгийн 18-аас 23 дугаар ишлэлд та нар ойлгоогүй юу? Гаднаас хүний дотор орох аливаа зүйл хүнийг бузарлаж чадахгүйг та нар ойлгохгүй байна гэж юу? Учир нь тэр нь хүний зүрхэнд орохгүй. Харин гидсэнд ороод жамаараа гадагш арилна гэв. Бүх хоол хүнс цэвэр гэдгийг тэрийн илэрхийлжээ. Тэрээр хүнээс гарах зүйл л хүнийг бузралдаг. Учир нь дотроос нь хүмүүсийн зүрхнээс муу муухай бодол, садарлал, хулгай, аллага, завхаарл, шунхаарл, балмад байдал, мөн залмих, тачаангуй байдал, атаархал, гүтгэлэг, бардамнал, мөнхаглал гардаг. Энэ бүх муу муухай зүйл нь дотроос гарч хүнийг бузралдаг гэж айлтжээ. Энэ бол Марк номын 7 дугаар бүлгийн 18-аас 23 дугаар ишлэл. Есүс тэгэхээр аяг шанагны доторхыг юм уу гаднахыг нь угаах зааварчлага өгөөд байгаа юм биш ээ. Харин хүний үйлдэл, замналын их булаг болсон зүрхний бодол, анхдагч сэдлийн тухай. Тэр нь цэвэр бол цаас цаашдын үг үйлдэл нь цэвэр ариун байна. Харин бодол, мэдрэмж, сэтгэгдэл нь бохир заваан байх юм бол үг ба үйлс нь олхио замбраагүй байна гэдгийг л хэлээд байгаа юм. Тэгвэл тэрхүү эхлэл дээр яаж очих вэ? Бүгдийг зөв хиймээр л нь штэ. Яаж юм бэ? Яаж сэтгэлээ цэвэр, яаж бодлоо цэвэр ариун, яаж сэтгэгдлээ цэврээр хадгалах вэ? Ер нь хүмүүсээс гадаад орчноос харьцангуй хамааралтай болохоор хийхэд жахан хэцүү юм шиг. Саяхнаас гэхдээ би нэг зүйлийг туршиж үзэж байгаа юм л да. Хэр бүтэлтэй болохыг одоогоор сайн хэлж мэдэхгүй байна. Танд санал болгоход миний дотор ямарваа нэгэн таагүй мэдрэмж, сэтгэгдэл төрөх гээд ирэнгүүт би урсгал ус шиг өнгөрөөхийг ухамсартайгаар хийж хичээж байгаа. Өөрөөр хэлбэл тэр таагүй муу сэтгэгдэл дараагийн таагүй нэг муу сэтгэгдэлтэй нийлээд нэгдээд тухгүй бодол мэдрэмжийг миний дотор бий болгосоор ирсэн.
Тэгээд би тэр сэтгэгдэл мэдрэмжээрээ бууж өгөх бас буруу зөрүүг үлдэж гарна шүү дээ. Тэгэхгүй тулд анханаас нь хандлага сэтгэгдлээ хамжаарахтай байлгах гэж хичээж байгаа гэхүү дээ. Гэхдээ заримдаа хичээл зүтгэлээр болох зүйлж байна. Зүтгэл оролдлогогүйгээр би болохч зүйлж байх юм. Сонирхолтой юм шүү. Тэгэхээр яг одоо хамтдаа бүх зүйлийн их болсон Бурхны үг рүү анхаарлаа хандуулъя. Дуулал 18 дугаар бүлэг. Хүч минь болдог эзэн, таньдаа би хайртай. Эзэн бол миний хад, миний цайз, миний аврагч, миний бурхан, миний хорогдох хад, миний бамбай, миний авралын ивэр, миний бэхлэлт юм. Магтуулах зохистой эзнийг би дуудаад, дайснуудаасаа би аврагдсан юм. Үхлийн хүлээс намайг хэрж, мөхлийн урсгал намайг дайрч, үхэгсдийн орны уяа намайг хэрж, үхлийн өрхнүүд миний өмнө тулгарлаа. Зовлон шаналн дотроо эзнийг би дуудаж, бурхандаа би хашгирсан. Тэр сүмээсээ дуу хоолойг минь сонсож, түүний сонорт хашхраа минь хүрсэн билээ. Түүнийг хэлгэнэхэд газар хөдлөв, уулсын суурч дөргөв. Хамраас нь утаа суунаглаж, амнаас нь цөлмөгч гал гарч, цогшсон нүүрс асан дүрлцэж байв. Тэнгэрсийг бүхийл гэж түнэр харанхуйг хөлдөө дэвсээр тэр бууж ирэв. Хэрүү бүлэглэн нисв, салхин жигүүр дээгүүр илэн халив. Усан хар үйлсийг өөрийгөө тойруулсан харанхуйн бүрхүүл болгов. Түүний өмнөх гэлбанаас галтай нүүрс асан шатав. Мөндрийн үлс цахилав. Эзэн бас тэнгэрт хөнгөнөж, хамгийн дээд нэгэн нь дууга хөнгөнүүлв. Мөндөр болон галтай нүүрс буусан юм. Тэрээр сум тавьж тэднийг бутрааж, аянга цахилуулж тэднийг нэргэжээ. Тэгээд эзэн таны зэмлэл хийгээд хамрын тань амьсгалын хүчит цохилтоор далайн ёроол үзэгдэж, ертөнцийн суйрууд ил гарчээ. Тэрээр дээрээс мутраа сунган намайг авч, их уснаас татан гаргав. Тэр намайг хүчит дайснаас минь, намайг үзэн ядагчдаас аврав. Учир нь тэд миний хувьд үлэмж хүчтэй байв. Тэд миний зовлонт өдөр надтай тулгарсан. Гэвч эзэн миний түшиг байлаа. Тэр намайг таасан учир, намайг уудам газарт авчран аварсан билээ. Зөв шудраг явдлын минь дагуу намайг эзэн шагнаж, гарын минь цэвэр ариун байсны төлөө намайг урамшуулсан. Учир нь би эзний замыг баримталсан. Бурууг үлдэж бурхнаасаа салаагүй. Бүх тогтоол нь миний өмнө байсан. Би зарилгуудыг нь өөрөөсөө холдуулаагүй. Би түүний өмнө гим зэмгүй байж, нүглээс өөрийгөө хол байлгав. Түүний мэлмийн өмнө гар минь зөв шудраг, цэвэр ариун байсан тул эзэн надад хариулсан юм. Итгэмжт хүнд та итгэмжээ үзүүлдэг. Гим зэмгүйд та гим зэмгүй ханддаг. Цэвэр ариунд нь та цэврээ үзүүлдэг. Цэх шудраг биш хүнд та тэрс хатууга харуулдаг. Игэл даруй хүмүүсийг та авардаг. Ихэмсэг харцыг та номхотгодог. Дэнлүүг минь та асаадаг билээ. Миний бурхан эзэн, миний харанхуйг гэрэлтүүлдэг билээ. Таниар би их цэргийг дайрч, бурхандаа түшиглээд би хэрмийг давж чаддаг. Бурхны зам төгс төгөлдөр. Эзний амлалт шалгагдсан. Түүнд хорогддог бүхэнд тэрээр бамбай болдог. Эзнээс өөр хэн бурхан юм бэ? Бидний бурхнаас өөр хэн хад юм бэ? Хүч чадлаар намайг бүсэлдэг бурхан, замыг минь төгс болгодог. Хөлийг минь тэр гөрөөснийх мэт болгон, өөрийг минь тэрээр өндөрлөг газарт аюулгүй суулгадаг. Тэр гарыг минь тулалдаанд бэлтгэдэг. Тиймээс гар шуу минь хүрэл нумыг тахийлгаж чаддаг. Та авралынхаа бамбайг надад өгсөн билээ. Таны баруун мотор намайг түшдэг. Таны тусламж намайг агуу болгосон билээ. Та алхааг минь өргөсөгдөг. Тиймээс хөл минь халтарсангүй. Би дайснаа хөөж гүрцээд тэднийг сүнэх хүртэл нь эргэж бутсангүй. Тэднийг би цохив. Тиймээс тэд босож чадахгүй болсон. Тэд миний хөл доор унсан билээ.
Тулалдахад минь та намайг хүч чадлаар бүсэлж, намайг эсэргүүцэн босгочдыг миний доор хөсөр унгав. Та дайснуудын минь нурууг надад харуулв. Намайг үзэн ядагчдыг би устгав. Тэд тусламж ирэн хашгирсан боловч аврах хинч байсангүй. Тэд эзэнд хашгирсан боловч тэр хариу өгсөнгүй. Тэгээд би тэднийг салхин дах тоос шороо мэт бутаргав. Би тэднийг гудамжны шавар шалбааг шиг арчиж хаяв. Та намайг ард олны минь маргаанаас аварч, намайг үндэстнүүдийн тэргүүн болгов. Миний үл мэдэх хүмүүс ч надад үйлчлэв. Намайг сонсмогцоо гадныхан дуулууртай дагдаг. Миний өмнө хулмалтсаар ирдэг. Гадныхан зүрх алдсаар бат цайзуудаасаа чичрэн гарч ирдэг. Эзэн амьд миний хад дээдлэгдэх болтугай. Авралын минь бурхан өргөмжлөгдөх болтугай. Миний төлөө өшөө авдаг бурхан хүмүүсийг миний дор захируулдаг. Тэр намайг дайснуудаас минь авардаг. Эсэргүүцэгчдийн минь дээгүр намайг та үнэхээр өргөдөг юм. Хүч хэрэглэгчдээс та намайг аварсан билээ. Тиймээс эзэн танд би үндэстнүүдийн дунд талархал өргөнө. Таны нэрийг би магтан дуулна. Тэрээр хаанда агуу ялалтыг өгч, өөрийнхөө тосолсон нэгэн болох Давид болон түүний үр удамд хайр өршөөлийг үрд мөнх үзүүлдэг болоо. Амен. Тэгэхээр сэтгэл юуг харна нүд түүнийг үзнэ гэдэг шиг нөгөө сэтгэлийн булгаа цэвэр ариунаар нь хадгалахад дэмтэй, нэмэртэй санаа шийдлийг дуулал номын 18 дугаар бүлгээс олж уншаад баярлалаа л сууж байна. Итгэмжит хүнд та итгэмжээ үзүүлдэг. Гимзэмгүүд та гимзэмгүй ханддаг. Цэвэр ариунд нь та цэврээ үзүүлдэг. Цэх шудрах биш хүнд та тэрс хадууга харуулдаг гэж дуулал 18 дугаар бүлгийн 25-26 дугаар ишлэлдэр бичсэн байна. Энэ юу вэ гэхээр Давид хаан өөрөө ч бэлхнээ үнийг гэрчилж тунхагласан. Зүв шудраг явдлын ман дагуу намайг эзэн шагнаж, гар маань цэвэр ариун байсны төлөө намайг урамшуулваа гэж 20 дугаар ишлэл бичсэн байна. Тийм байгаа биз? Тэгэхээр Давид хаан өөрийнхөө үйлсийг Бурхны итгэмжит байдалтай хамтдагж гэрчлэхтэй. Хэрвээ гар маань цэвэр ариун байгаагүй бол эзэн намайг шагнаж урамшуулахгүй байх байсан гэсэн. Өөрөөр хэлбэл нөгөө бодол мэдрэмж, сэтгэгдэл, сэтгэлийн үр дагавар болох үг үйлдэл нь цэвэр ариун байснаар урам зориг болох тэрхүү шагналыг хүлээн авч сэтгэл маань, итгэл минь, амьдрал маань урамшихна. Нөгөөтэйгүүр Бурхны талаарх сүрдмээр мөн чанарыг онцолж хэлсэн юм шиг. Сайн хүнд сайнаа, муу хүнд муугаа, итгэмжтэй хүнд итгэмжээ, цэх шудраг биш хүнд тэрс хатууга харуулдаг гэж бичсэн байна. Үнийг уншаад шууд "Заяа Бурхан минь, итгэмжийг тань хүлээн авахын тулд итгэмжтэй л бай. Та надад гимзэмгүй хандаач. Учир нь би гимзэмгүй билээ" гэж хэлэхийн тулд гимзэмгүй л явах минь гэсэн залбиралтайгаар уншиж сууснаа нуух юм. Гэхдээ мэдээж Бурхан айлгаж намайг аргандаа байлгах гэж санаа сэтгэлээр энэ ишлэл бичигдээгүй. Тэр чинь айдас хүүцсэн юм биш. Харин амар амгалангийн Бурхан шүү дээ. Бид түүнийг амар тайвны ханхүү гэж дуулдаг. Тэр гарцаагүй инхийн жонон. Гэхдээ ийм байтал Библийг уншаад айж бэргэж арагшаа ухарна гэдэг бол яавч сайн, бас зөв зүйл биш шүү. Харин түүний нарийн тодорхой сануулan хэлдэг үгсийг бид хүлээн авахдаа Бурханаа эмээн хүндэтгдэг юм. Тэгэхээр бүх зүйл бидний хандлага буюу анхдагч сэтгэгдлээс л шалтгаалдаг юм байна. Бурхан бол толь. Илч Яаков өөрийн загталтаа Бурханы үгийг толтой жишин зүрэлсэн байдаг. Учир нь сонсоод эс үлдэгч нь төрлөх царайгаа толинд харж байгаа бөгөөд тэрээр өөрийгөө хараад эргэхдээ ямар байснаа даруй мартдаг хүнтэй адил юм гэж Яаков номын 1-р бүлгийн 23-24 эшлэлдэр бичсэн байна. Бурханы үгээр бид өөрсдийн хандлага, сэтгэгдэл, оюун бодол, сэтгэл зүрхээ ажил үйлтэйгээ хамт толдон харж байдаг. Тэгээд сүнс дотрийг маань хөвсөлзүүлэн хөдлөгөж гимшихэд бид гимээ улаахад, гимээсээ гэдрэг эргэхэд, гимгүү сайхан явхад тэр биднийг хөтлөн чиглүүлдэг. Тэгэхээр Бурханы үг толь юм бол Бурхан өөрөө ч гэсэн толь. Толинд бид өөрсдийн тусгалаа олж хардаг. Бидний төрлөх байдлыг харуулж, засаж, залруулаарай гэж ятгаж, синхрүүлдэг тийм толь бидэнд байдагт. Үнэхээр их талархаж, Бурханд хамтдаа
магтаалыг өргөцгөөе. Улаан тэнгис хүртэлх Израильчүүдийн амьдралд ямар их нүд гэлбэм гайхамшиг болсныг та санаж байгаах. Харин тэнгисийг хуурай газар шиг гаталсны дараа юу болдог вэ? Тэндээс л жинхэнэ амьдрал эхэлдэг. Улаан тэнгисээс цааш итгэлээ ганц үгээр бус амьдралаараа гэрчлэе. Тэгэхээр Бурхны мөн чанар гэснээс Бурхан өөрөө толь учраас бид буй байдлаа түүний үгээр засаж залруулах шаардлагатайг харахаас гадна бид өөрсдийнхөө зүрхний төлөвөөр түүнийг ойлгох, Бурхныг тодорхойлох хандлагатай байдаг юм шиг. Гэтэл угтаа Бурхан бидэнд өөрийнхөө мөн чанараараа л ханддаг шүү дээ. Тэр итгэмжтэй нэгэнд итгэмжит байдлаа харуулдаг. Бид итгэмжгүй байлаач тэр итгэмжтэй хിവэрэ байна. Учир нь тэр өөрийгөө үгүйсгэж үл чадна гэж 2 дугаар Тимот номын 2 дугаар бүлгийн 13 дугаар ишлэл бидэнд үүнийг зааж байна. Өөрөөр хэлбэл Бурхан үргэлж шударга, ариун, хайраар дүрэн. Харин хүмүүс бид л түүний үгийг хүлээн авахдаа өөрсдийнхөө дотоод байдал, тухайн үеийн төлөв, итгэл, сэтгэл зүрхнийхээ хандлагаар тольддог. Бурхан надад нэг их ууртай, ааштай юм шиг санагдаад байвал Бурхан нэг их ууртай, ааштай да биш. Харин миний доторх уур, ааш нь Бурхан химээх тэр толинд ойж харагдахдаа Бурханыг ааштай, ууртайгаар надад ойлгуулад, харуулад байгаа юм шиг. Үнийг би ойлголоо. Энэ хүрээд өнөөдрийн дугаар маань өндөрлөж байна. Бурханд гомдлох, 10 шалтаг, гуйж түүх, 100 асуудал байж болох ч талархах түн буман шалтгаан бидний амьдралд байх болтугай гэж өрөөе. Хамтдаа залбирцгаая. Миний хүч болох эзэн минь ээ. Эзэн минь, та бол миний хад, миний цайз, миний аврагч, миний бурхан, миний хорогдох газар, миний бамбай, миний авралын ивэр, миний бэхлэлт болдог. Таньдаа бид талархаж байна. Та үргэлж биднийг нүмерлэж, халахалж, буруу зүрх бүхнээс зөвшрүүлж, залруулж, зөв чигт хөтлөж, үгээрээ чиглүүлж өгдөгт баярлалаа аваа. Бид таны өмнө үг ба үйлсээрээ, оюун бодол бас сэтгэл зүрхээрээ цэвэр бус байсан хорон мөч бүрийнхээ төлөө гимшиж бас улаан залбирч байна. Гар минь цэвэр байсан тул та намайг урамшуулжээ гэж хэлэх тэр гүн бат итгэлтэйгээр таньдаа талархахын тулд таныг бид тэгж гэрчлэхийн тулд үйлсийг минь, үгийг минь, бодол санааг минь, зүрх сэтгэлийг минь бат тогтоож өгөөч гэж гуйж байна. Дэнлүүг минь та асаадаг билээ. Миний бурхан эзэн миний харанхууг гэрэлтүүлдэг билээ гэж залбирдаг шиг, гуйдаг шиг. Их эзэн минь, ирээдүгөө бид таньдаа өргөж, их эзэн Есүсийн нэрээр өргөн залбирч байна. Амен. Улаан тэнгисийг гатлахаас өмнө Израильчууд Бурхантай анхлан танилцсан бол тэнгисийн цаад эрэгт тэд хүл тавиад Бурхантайгаа ойртон нөхөрлөж итгэлээр амьдрах шин замнлаа эхлүүлсэн. Улаан тэнгисээс цааш итгэлээ ганц үгээр бус амьдралаараа гэрчлэе.